30 дугаар бодлого хоорондоо 2 км зайтай тус бүр 8-ыг үржих нь 15, 3-ыг үржих нь 15 тонн масстай 2 усан онгоцны таталцлын хүчийг олооч гэж хэлсэн байна. Таталцлын хүчийг яаж олох вэ? Масс 1, масс 2 хуваах нь хоорондын зайны квадрат. Орлуулын 667-г үржих нь 10-ийн хасах 11. Ингээд 8-ыг үржих нь 3, энэ 2, 10-8 зэрэг 10-16 зэрэг болчих юм байна. Хуваах нь 2 км 2000, 2000-ийн квадрат. Эндээс гарах ойролцоогоор 10 хасах 4. 10-ийн хасах 4 зэрэг ньютон хүчээр хоорондоо таталцах нь. 31-р бодлогыг бодъё. 1800 кг масстай пуужингийн дэлхийд эргэжин дэлхийгээс түүний радиустай тэнцэх холд байх чинь тарьцуулаа гэж хэлсэн байна. Дэвшлүүлж бодчихъя. 1800 кг масстай пуужин дэлхий дээр чөлөө туналтын хурдталыг нь бүгдээр яаж болох вэ? Дэлхийн массыг дэлхийн радиусын квадратад хуваасантай тэнцдэг. Тэгвэл дэлхий дээрх G0, M-ийг үржих G0 гэж бүгдээр жижиг G0, M, gamma, масс, квадрат ийм байх. Харин энэ өндөрт гараад ирэхээр G нь ямар байх вэ гэж бүгдээр бодъё. Түүний G гэдэг бол gamma, дэлхийн масс хуваах нь энэ удаад зай нь 2 дэлхийн радиус квадрат. Ингээд gamma дэлхийн масс 4 дэлхийн радиусын квадрат. Энэ хэсгийг бид нар мэднэ шүү дээ. Энэ хэсэг нь юу вэ гэвэл энэ 4-ийг тооцох юм бол энэ чинь тэр чигээрээ G0 болчихж байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань G хуваах 4 гэсэн үг. Ингээд G болох юм бол M-ийг үржих нь G буюу G гэдэг нь масс, G0 нь 4 хуваасантай тэнцэх юм байна. MG0 гэдэг чинь өөрөө G0-тай тэнцүү. Том G0 хуваах нь 4. Ингээд G0-ыг G-д хуваах юм бол энэ нь 4 гарах нэ. За ийм харьцаатай байж 32 дугаар бодлогыг бодъё. Бүгдээрээ Бархаспад гаригийн масс 1.9-ийг үржих нь 10-27 кг, радиус нь 7.14 км. Энэ юу гэсэн үг? 7.10-7 зэрэг метр гэсэн үг. Ангар гаригийн масс нь ийм, радиус нь ийм бол гариг тус бүр дээрх чөлөө туналтын хурдталыг хэрхэн яаж болох вэ? Би Бархаспадыг болоод орхичих. Үлдсэнийг та бүхэн өөрсдөө олоорой. Ингээд радиусынх нь квадрат 667 үржих 10-ийн хасах 11. За түүний дараачаар энд юу бичигдэх вэ гэвэл 1.9 10-27 хуваах нь 49 10-14 зэрэг тэнцүү. За бодъё. 26 ойролцоогоор үржих нь 26 м/сек квадрат гарах нэ. Ангарах дээрх чөлөө туналтын хурдталыг та бүхэн өөрсдөө олоорой. Яг адилхан дүр байруулна. Тоонуудаа үржүүлээд хооронд нь хуваана. 33 дугаар бодлогыг бодъё. Дэлхий сарны хоорондох аль цэгт биед үйлчлэх дүнгийн хүч тэг байх вэ гэж асуусан байна. Дэлхий сарнаас 81 дахин их масстай дэлхий ба сарны хоорондох зай ойролцоогоор дэлхийн радиусаас 60 дахин их байна гэсэн байна. Энэ хавьд хэдүүлээ нэг бит авчи. Энэ бит сарны зүгээс татагдана, дэлхийн зүгээс татагдана. Энэ хоёр хүч нь хэмжээгээр тэнцүү чиглэлээр эсрэг байх юм бол нэгээ устгаад түн үйлчилж байгаа дүнгийн хүч нь тэг болох нэг. F1 нь утгаараа F2-тойгоо тэнцэх ёстой юм байна. F1 гэдэг хүч нь энэ массыг нь жижиг m гэж байна. Дэлхийн массыг жижиг m-ээр үржүүлээд гравитацийн тогтмолд үржүүлээд түүнийг хоорондынх зайг x гэдэг бол энэ нь 60 дэлхийн радиусаас хасах нь x болно. Квадрат хуваасандаа тэнцэн. Нөгөөх нь бас л гамма өнөөх масс сарны масс хуваах нь 60 дэлхийн радиус x-ийн квадратад тэнцэнэ. Ингээд хураагдах юмнууд нь эдгээр нь ингээд хураагдаад болчихно байна. Цаана хин үлдсэн бэ гэсэн чинь 60 дэлхийн масс хасах нь энэ хасах шүү. x-ийн квадрат дэлхийн масс сарны масс x-ийн квадрата. Нэг зүйлийг өгсөн байна. Дэлхийн сарнаас 81 дахин их масстай. Дэлхийн масс нь
81 сар. Радиус хасах нь x квадрат. 81 сар MC сарны мас эдгээр ингээ хурагдчих. 81-ийг үржих нь 3600 дэлхий квадрат хасах нь 120 дэлхий нэмэх нь x-ийн квадрат тэнцүү x-ийн квадрат болсон. Тэгэхээр үржүүлээд бүгдээрээ x-ийг олъё. За юу болох вэ гэвэл за ингээд зөөгөө би шахачлаа. Одоо бүгдээрээ хэнийг олох вэ гэхээр x-ийг олно. x тэнцүү. За энийг бодоод үзье. Ойролцоогоор 54 дэлхийн радиус гарах нэ залуусаа.